Hi, we are Sungshu International Ambassador Hahyun. Taeyong. Today we're going to interview a Mongolian international student who is studying in Sungshu University. Can you come up? Could you introduce yourself? Сайн байна уу? Би 2023 оны эсэлээр Сүмшилийн агт суралцж буй бизнес удирдлагын чиглэлийн дөрвийн курсын оюутан Мишель байна. What made you decide to come to Korea? Анх дунд сургууль, ахлах сургуулиас ахуулаад Солонгос ер нь явъя гэсэн жижигхэн мөрөөдөл байсан. Тэгээд тэр үед яг K-pop, K-drama зэрэг албатай болж эхэлжсэн болохоор тэр үеэс л ерөнхийдөө жижигхэн мөрөөдөл байсан болоо гэж бодлоо. Then why did you choose Sungshu University? Анх яг суралцъя гэж бодохдоо олон сургуулиудыг хайж исэн. Тэр үедээ яг Сүмшилийн агт IT чиглэлээрээ нэмээд бизнесийн удирдлагын чиглэлээрээ нэлээд албатай сайн сургууль гэж хараад авсан. How has your life changed since you've enrolled at Sungshu University? Анх би сургуульд орохдоо 18 настай орж ирж байсан. Тэгээд тэр үедээ Солонгос насаараа насанд хүрээгүй нэмээд яг нэг бие даах чадваргүй ахлах сургуулийн хүүхэд төгсөөж удаа ирсэн болохоор жоохон хэцүү байсан. Тэгээд яг сургуульд орж ирсний дараагаараа дуулангийн үйл ажиллагаанд ч сургуулиудын үйл ажиллагаанд ч маш ихээр оролцсноос үүдээд бие даах чадвар маань нэлийн хөгжсөн гэж би боддог. Then what did you think of Sungshu University before coming and how has it changed? Анхандаа бол яг гадаад оюутнуудад тэтгэлэг сайн өгдөг. Тэгээд яг мэрэгжлийн чиглэлээрээ сайн сургууль гэж бодож орж ирж байсан. Одоо болохоор дараа нь орж ирснийхаа дараагаар гадаад оюутнууд ч гэсэн сурах солилцоогоор гадаад руу өөр орн руу явах боломжтой зэрэг гадаад оюутнуудаа ерөнхийдөө бол ээлтэй юм байна гэж ойлгож байна. What was your most memorable moments you've had in Korea so far? Анх сургуульд орж ирчээд бас Солонгост ирчээд Монгол оюутнууд хэдий найзууд болсон ч гэсэн гадаад оюутнуудтай илүү найзууд болж исэн. Тэр найзтайгаа хамт хангаан явах аль эсвэл цаг агаар сайхан байхад гадуур гарах нь яг одоо бодоход айгүй дурсамжтай байна. Then what is your favorite spot in Sungshu University? Энэ саяхан нэгдсэн газар гэтээ номын сангийн 6 дахраас дахиад дээшээ гарвал амрах боломжтой ногоон орчин байдаг. Тэр орчин яг нэг шалгалын 7 хоногт ч юм уу яг ядарсан үедээ дээшээ гарахад суух боломжтой. Тэгээд ногоон орчин болохоор айгүй амрах боломжтой. What advice would you give to students who are thinking to coming to Sungshu University? Анх сургуульд орж ирэхэд яг кредитийн асуудал ч юм уу ямар нэгэн мэдгүй асуудал зөндөө гарч ирдэг. Тэр болгоныг ингээд мэдгүй чигээрээ яваалаа явал дараа нь яг амар боломжоо алдах юм шиг санагдаад энэ тохиолдолд хөгжөөч айсвал хагасаа тийм рүү яг ингээд холбогдоод асуух юм а тэр дор нь асууад мэдэх хэрэгтэй юм а мэдчихвэл өөрт нь амар болов гэж бодож байна. I see. Thank you so much for sharing your story. Let's say bye. Nice day. Can you come up? Could you introduce yourself? Сайн байна уу? Би Сүмшлэг сургуулийн насан туршийн боловсролын техникийн 4-р курс суралцж байгаа Монгол оюутан Мөнх Томлог байна. What made you to decide to come to Korea? Анх дунд сургуулаа төгсөж ийл корона дэгдээд гэр бүлийнхэнтэйгээ цаашдын төлөвлөгөө ярилцах хугацаанд Солонгос суралцж байсан ах маань энэ Солонгос ирээд суралцвал ямар вэ гэсэн санал тавиад тэгээд удаан хугацаанд бодсны эцэс Солонгос улсад суралцахаар шийдсэн байна. Then why did you choose Sungshu University? Сүмшлэг сургууль анх хэлний бэлтгэлийн багш маань санал болгоод тэгээд олон сургуулийг хайж явцдаа Сүмшлэг сургуулийг ингээд судалж үзэхэд боловсролын чиглэлээр суралцах сонирхолтой байсан болохоор Сүмшлэг сургууль ганцхан байдаг насан туршийн боловсролын техник анхаарал илүү сонирхолтой санагдаад боловсролын техник суралцахыг гэсэн болохоор Сүмшлэг сургууль анхаарал тавьсан. What was your first impression of Korean university students? Сүмшлэг сургуулийн оюутнуудын маань тэгэн болгоны оюутнууд маань илүү өөр зан чанартай төлөвтэй оюутнууд байсан. Тэгээд бусад сургуулиас илүү сүмшлэг сургуулийн оюутнууд маань илүү нийтж тэгээд даруухан илүү бусдыг сэтгэлтэй тийм оюутнууд юм болов гэж бодсон. Тэгээд Солонгос улсын оюутнууд нь бүгдээрээ яг суралцахтаа илүү төлөвлөдөг. Яг суралцах үедээ суралцдаг, зугаацаж тоглох үедээ тоглодог. Яг тийм хувийн ажлыг яг хувийн амьдрал болон ажлаа илүү ялгаж залгаж харцдаг болохоор илүү суралцах тал дээр илүү сайн суралцах тал дээр илүү туршлагатай тийм илүү нээлттэй сурагчид юм болов гэж
сурагч байна гэж санагдсан. Then what was your favorite class so far? Шинжлэх сургуулийн бүх хичээлүүд нь ерөөхдөө таалагдсан. Тэр дундаас мэрэгжлийн хичээлээс гэх юм бол яа манай мэрэгчлэлээр HRD coaching гэдэг хичээл байсан. Тэгээ HRD coaching нь болохоор насан туршийн боловсролын техник сэтгэл судлалтай хослуулсан үздэг хичээлээс илүү сонирхолтой байсан. Тэгээд зүгээр энэ ерхий эрдмийн хичээлээс гэх юм бол одоо миний сурч байгаа Crew Sports гэдэг хичээл байгаа. Crew Sports гэдэг хичээл нь болохоор спортын бүх төрлийг онлайн үзэх биш бас тэрнийг бодит дадлыг бас хийдэг болохоор тэрний илүү хүүхдүүдэд үр дүнтэй ойлгох замаар бас олон хичээл дундаас өөрийнхөө биечсэн ингээд илүү сонирхолтой хичээл үзэж байгаа болохоор илүү хичээлээ төлөвлөхэд үзүүлэх юм байна. Тэгээд таалагдсан байна. What makes Sungshin University a good choice for international students? Шинжлэх сургууль нь илүү уянгатан сургууль юм болов уу гэж би боддог. Яагаад тэгэхээр олон гадаад оюутнууд илүү олон байдаг. Олон биш байдаг ч гэсэн гадаад оюутнуудын төлөө маш олон үйл ажиллагаа болон хөтөлбөрүүдийг сар болгон шинжилж гаргадаг. Тэгээд гадаад оюутнууд маань юу хэрэгтэй байгаа гэсэн бүх сургалтуудыг бүтээх зорилготой олон баг болон олон оюутны холбоонууд маань ажилладаг болохоор гадаад оюутнууд маань энд сургуультаа тасан тусахад илүү тус нэмэр болох юм болов уу гэсэн зорилгоор шинжлэх сургуулийг олон оюутнууд маань зорж хурж ирээсэй гэж хүсэж байна. I see. Thank you so much for sharing your story. And can we say bye in Mongolian? Баяртай. Bye. Bye. Bye, stay.